Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв. Газрын тосны амьдралын мөчлөг. Газрын тосны бүтээн байгуулалтын талаар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын тосны бодлогын газрын ахлах шинжээч доктор Адиагийн бүрв. За би та бүхэнд 4 дахь модуль буюу бүтээн байгуулалтын талаар та бүхэнд ойлголт өгөх болно. За бүтээн байгуулалт гэдэг нь бол газрын тосны тухай хуулиар олборлолтын барилга байгууламж, дамжуулах хоол, газрын тосны дэд бүтцийг хүргэлтийн цэг хүртэл барьж байгуулахыг гэсэн байдаг. За хүргэлтийн цэг гэдэг нь юу юм бэ гэхээр Монгол улс гэрээлэгч компани өөрт тосон засгийн газартай хувааж хэмжих цэгийг бол хэлдэг байгаа. Тэгэхээр тэр хаана экспортлж хаана хүргэлтийн цэг хаана байна, тэр хүртэл л барилга байгууламж дэд бүтц барихыг бүтээн байгуулалт гэж хэлж байгаа юм. За бүтээн байгуулалт гэдэг нь мэдээж олборлолтын эхний 4-өөс 10 жилийн хугацаанд бол энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагааг бол хийдэг байгаа. За олборлолт маань өмнө ярьсан үндсэн хугацаа 25 жил, 5 жилээр 2 удаа сонгож болно. Тэгэхээр энэ нийтдээ 30-35 жилийн 4-өөс 10 жилд нь эхний 4-өөс 10 жилд нь бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагддаг байх нэ. За бүтээн байгуулалт хийхээс өмнө мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахын тулд бол уулуурхай хүнд үйлдвэрийн яамд бол газрын тосны компани юу гэрээлэгч компани маань хүсэлтээ гаргадаг. За хүсэлт гаргасны дараа мэдээж холбогдох бичиг баримтыг судлаад уулуурхай хүнд үйлдвэрийн яам үндсэн хугацаа 25 жилээр 5 жилээр 2 удаа сунгадаг юм газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, газрын тосны тухай хууль заасны дагуу олгодог. За газрын тосны компани төрийн захиргааны байгууллаганд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг гэж та бүхэнд өмнө ярьсан байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар тодорхой ойлголтыг бол та бүхэнд өгье. Монгол улсын газрын тосны тухай хууль 4-р зүйл хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4-ийн 1-14 бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж энэ хуулийн хүрээнд газрын тос уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг. За бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг маань энэ газрын тосны энэ гэрээлэгч компани маань бүх эрсдлийн 100% хариуцдаг. За бүх хайгуул, ашиглалт, бүтээн байгуул, татан булгалтынхаа зардлыг бол хариуцдаг. Зардлаа нөхөж авдаг ийм онцлогтой. Гэрээлэгч нь өөрийнхөө хөрөнгөөр хайгуулын ажлыг хийсний төлөө эсвэл олборлох үйл ажиллагааг явуулсныхаа төлөө бүтээгдэхүүнээс мөн нөөцөөс бүтээгдэхүүн хуваах гэрээний заасны дагуу хувь хэмжээ эзэмших эрхтэй байдаг. Нөөц ашигласны төлбөр нь гэрээлэгчээс засгийн газарт хайгуул хийх болон газрын тосны нөөцийг ашиглах эрх олгосны төлөө төлж байгаа байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлөх төлбөр юм гэж ойлгож болно. За нөөц ашигласны төлбөр бол газрын тосны тухай хуулиараа уламжлалт бол газрын тос 5-аас 15% байдаг. Уламжлалт бас газрын тос нь бол 5-аас 10% байдаг. За энэ 5-аас 15% хувийн интервалд энэ гэрээлэгчтэй хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийгээд тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээ болгон харилцан адилгүй нөөц ашигласны төлбөр төлдөг байгаа. Тэгэхээр ер нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахын тулд хэлэлцээр дээрээ нөөц ашигласны төлбөр нь хэдийн хувь хэмжээтэй юм засгийн газартай ямар хувь хэмжээгээр хуваахын гэдгийг нь бол тохиролцдог байгаа. За энэ зургаас бол та бүхэн харж байна. Мэдээж бүтээгдэхүүн хуваах гэрээ байна. Гэрээлэгч тал нь эрсдлийн бүрэн хариуцдаг, 100% эрсдлийн даадаг. За хайгуул ашиглалтын зардлаа хариуцдаг. За Монгол улсын хувьд бол эрсдэл үүрэхгүй орлогыг бол олж байдаг. Гэхдээ бол үйл ажиллагаанд нь хяналт тавьж явах ийм үүрэгтэй байдаг. Энэ зургаас харахад та бүхэн харж болно Монгол Улсын засгийн газарт ямар орлогууд ордгийг,
гэрээлэгчид ямар орлогууд ордгийг гэдгийг харж болно. За тэр улаан шугамар роялти болон нөөц ашигласны төлбөрийн 5-аас 10% байдаг байх нь энэ нь бол одоо Монгол Улсын засгийн газарт шууд орно. За нөөц ашигласны төлбөрөө авсны дараагаар 40 хүртэлх хувиар нь өртгөө нөхөж байдаг. Өртөг нөхөн гэдэг маань одоо мэдээж хайгуул ашиглалт одоо энэ бүтээн байгуулалт татан буулгалт зарцуулсан одоо мөнгөө одоо эргүүлж авдаг байгаа. Тэгэхээр жил бүр одоо тэр мөнгө 40 хүртэлх хувиар нь одоо өртгөө нөхөж авч байдаг. За тэгэхээр эхлээд газрын төсний хуулиараа нөөц ашигласны төлбөрөө авдаг байх нь үлдснээс нь өртгөө нөхдөг байх нь 40 хүртэл хувиар. За үлдсэн хэмжээг одоо тодорхой хэмжээгээр 40-60-аар юм уу 45-55-аар ч юм уу ингэж хэлцээр хийсний дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээнд яаж тусгасныхаа дагуу гэрээлэгч компанитайгаа тосоо хуваадаг байх нэ. За тэгэхээр энийг одоо ямар газрын тосны олборлолтын хэмжээнээс хамааруулаад тосоо гэрээлэгч компанитайгаа хувь хэмжээг нь тохирдог байгаа. Жишээ нь бол хоногийн олборлолт 0-5 мянган баррел байхад 40 одоо засгийн газарт ногдох хэмжээ 40 байдаг юм уу? За тэгвэл гэрээлэгчт нь 60 байх 60% байх жишээтэй. За 5,000-аас 10,000 байх юм бол засгийн газарт ногдох хэмжээ нэмэгдэж байх чинь 45-аас 55 байд юм уу. Гэхэд олборлолтын хэмжээ ихсэх тусам засгийн газарт орлого нь нэмэгдэж байх ийм зохицуултаар гэрээ хэлцээрийг үл хийсэн байдаг. Тэгэхээр засгийн газарт одоо юу орж байна вэ гэхээр эндээс харж болно. Нөөц ашигласны төлбөр шууд ордог байх нь. За засгийн газарт мэдээж тусгай зөвшөөрлийн төлбөр бусад урамшууллууд, татвар хураамжууд, одоо жишээ нь татвар хураамжууд нийгмийн даатгалын шимтгэл байна, хүн амын орлогын албан татвар байх нь, машины татвар, ажлын байрны төлбөр, одоо энэ төлбөрүүд орно. Түүнээс гадна бол одоо энэ олборлолт эхэлсний урамшуул, гарын үсэг, одоо гэрээнд гарын үсэг зурвасны урамшуул гэж авдаг, сургалтын урамшуул гэж авдаг, орон нутгийн дэмжлэг гэж авдаг, төлөөлөгчийн дэмжлэг гэж авдаг мэтийн урамшууллуудыг бол засгийн газар, Монгол Улсын засгийн газарт одоо ордог байх нэ гэж ойлгож болно. Гэрээлэгчид ямар одоо зардлууд гардыг бэ гэхээр мэдээж одоо анх бүх эрсдлээ хүлээгээд анх хийхдээ одоо хэрвээ би газрын тос олохгүй юм бол эрсдлийн 100% хариуцнаа танай засгийн газар бол ямар ч эрсдэл үүрхгүй гэсэн нөхцөлтэйгээр орж ирдэг. Тэгээ яагаад Монгол улсад бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ газрын төсний хууль бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар явсан бэ гэхээр ер нь бол одоо ихэнх бүх талбай бол бараг судлагдаагүй. Тэгээ судлагдаагүй талбай одоо маш их эрсдэлтэй ийм талбай руу орж байгаа учраас засгийн газар бол мэдээж эрсдэл үүрхгүй байхыг эрмэлзэн. Тийм учраас одоо бүтээгдэхүүн хуваах гэрээг тухайн үед бол маш оновчтой гэрээний хэлбэр юм аа гэж үзэж бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагааг одоо явуулж ирсэн байгаа. За тос олчлоо. Тос олцохоор одоо энэ өртгөө мэдээж одоо энэ хайгуул ашиглалтанд зарцуулсан зардлуудаа эргүүлж нөхөж авна. Гэрээлэгч компани байна. Тэгээд өртөг нөхөх зардлыг та бүхэн тайлбарлаа. Тэр 40 хүртэл хуваарь жил бүрийн зардлаа нөхөж явдаг. Өртөг нөхөх зардал. За энэ зардлыг хэмжээг бол одоо газрын тосны тухай хууль, төрийн аудитын тухай хуулиар бол үндэсний аудитын газар энэ зардлагыг бол хянаж шалгаж баталгаажуулдаг байгаа. Тэгээ жил бүр энийг ийм хэмжээний одоо хайгуул ашиглалтанд хөрөнгө зарцууллаа, ийм зардлуудыг баталгаажууллаа гэж одоо баталгаажуулж өгдөг ийм хяналт шалгалт аудит хийдэг байгаа. За тэгэхээр гэрээлэгчид дараагийн ашиг нь болохоор тэр ашигт тосыг одоо засгийн 40-60-аар одоо хуваалаа ихэд 60 гэрээлэгчд ногдох. Тэр нь бол одоо гэрээлэгчтэй ашиг болж ордог. За тэгээ гэрээлэгчд нийтээ өртөг нөхөх зардал, гэрээлэгчд ногдох ашиг тос нь бол гэрээлэгчийн одоо орж байгаа орлогоо гэж эндээс харж болох нь байна. За мэдээж одоо та бүхэн энэ хүснэгтээс харж болно. Аж ахуйн нэгжээс бол одоо энэ бүтээн байгуулалтын үед маш их зардал гардыг байна гэж эндээс бол харж болно. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас ямар дэмжлэг үзүүлдэг вэ гэхээр бүтээн байгуулалтын үед мэдээж аж ахуйн нэгжээс гэрээлэгч компаниас их зардлага гардаг учраас бүтээн байгуулалт одоо ашиглалтын эхний 5 жил буюу одоо энэ бүтээн байгуулалтын хийх үед бол нөөт гайлаас чөлөөлж өгдөг байгаа. Тэгэхээр татварын одоо бодлогоор дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.
За цооногийн өрөмдлөгийн талаар бүтээн байгуулалтын үед эдийн засгийн үнэлгээ буюу орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг баталсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан үйл ажиллагаа ашиглалтын үйл ажиллагаа явах эрхээ олдсон учраас бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийж эхэлдэг байгаа. За хайгуулын болон үнэлгээний цооног одоо нэмэлт цооногуд бол өрөмдөж туршилтыг хийдэг. Ашиглалтын цооногуудыг бас энэ одоо бүтээн байгуулалтын үед бол хөтөлбөрийн дагуу өрөмдөж туршилт хийдэг байгаа. За цооногийг гүйцээх үе олборлтын цооног болгож бэлтгэхэд зөөврийн тоног төхөөрөмж ашигладаг. За одоо энэ зүүн гарт талын зургаас харж болно. Та бүхэн энэ өрмийн цамхаг байна. Өрмийн цамхагийн зургаас харж болно. Олборлтын бүтээн байгуулалт одоо барилга байгууламж одоо мэдээж одоо тэнд офис одоо ажилчдын амьдрах байр сууц барихаас гадна гол одоо барилга байгууламж бол одоо цооногийн тоног төхөөрөмжүүд, цооногийн толгой дээрх амсрын тоног төхөөрөмжүүд байх нь, энэ носоосны үүр савн байх нь, хадгалах савн тос хадгалах сав байх ёстой. За хий яндан цахилгаан эрчим хүч гэх мэтлэн одоо дизель генератор гэх мэт одоо бүтээн байгуулалтын одоо энэ барилга байгууламжийн ажлуудыг бол хийдэг байгаа. За газрын төсний ашиглалт явуулахын тулд ашиглалтын талбайд цооногоос одоо цооногудаас гадна дэд бүтцийн ажлууд бол маш их хийгддэг. За зам барина. За зам бол цооног хооронд зам гаргах ёстой. Мэдээж ашиглалтын үед бас гол одоо экспорт хийх замыг бол хатуу учиртай замаар хийх ёстой гэд хэрвээ боловсруулах үйлдвэрлэлөө одоо дамжуулж байгаа бол дамжуулах хоолойгоор бол тос тээвэрлэдэг. Дамжуулах хоолойгоор ерөнхийдөө тос тээвэрлэхэд харьцангуй хямд. За төмөр зам экспортлж байгаа тосоон тээвэрлж байгаа бол төмөр замаар тээвэрлж болно. За хайрга дайрганы мэдээж одоо бүтээн байгуулалтын ажил эмчээ хайрга дайрганы олборлтыг хийн. За харилцаа холбооны цамхаг, антин тэгэл үйл ажиллагаа явуулахтай бүх одоо бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийдэг байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дээр ямар их одоо хөрөнгө зарцуулдаг, ямар их ажил хийгддэг гэдгийг бол та бүхэн харж байна. За одоо энэ зурган дээр бас бол эхний талбай дээр хадгалах сав харагдаж байна. Энэ бол одоо энэ цооногийн толгой, цоон харагдаж байна. Хадгалах сав нь харагдаж байна. Яг нэгдсэн байгууламжтайгаа холбогдоогүй газар дуур цооногуудыг холбоогүй байх үеийнх нь одоо зураг харагдаж байна. За энэ төр нэгдсэн байгууламж одоо энэ маш том одоо бүтээн байгуулалт ажил бас энэ хийгддэг. Энэ одоо ямар зорилготой байгууламж вэ гэхээр за тэр цооног болгоныг холсон одоо технологийн шугам хоолойгоор газар доогуур холбодог байгаа. За газар доогуур холбоо тэр цооногудаас ирсэн олборлтуудыг цуглуулад энэ нэгдсэн байгууламжтай авчирч одоо мэдээж олборлож байгаа юм чинь олборлож байгаа тос маань устай байгаа, механик холцтой байгаа, давстай байгаа. Төрөл бүрийн одоо энэ холцоос нь цэвэрлдэг сепараторууд байна. Мэдээж халааж цэвэрлдэг дотоод үйл ажиллагаанд ашигладаг хийн генераторууд байна, хадгалах савнууд байна. Одоо эндээс та бүхэн харж байгаа энэ сепараторууд байж байгаа жишээтэй энэ дээр хадгалах савнууд байна. Эндээс ялгах станцууд байна гэх мэтлэн олборлолтоос гарсан тэр одоо олборлолтынхаа усыг цэвэршүүлээд буцаад одоо цооног руугаа шахдаг ийм одоо үйл ажиллагааг бол хийдгээ. Тэгэхээр одоо энэ нэгдсэн байгууламж бол түүхий тосыг авчираад цэвэрлээд таваарын тос бэлднэ гэсэн үг. Одоо экспортод гаргахад мэдээж одоо усгүй, механик холцгүй, цэвэр одоо тос анхан шатны одоо боловсруулалт гэж ойлгож болно. Ийм тосыг бэлдэж экспортод гаргадаг ийм одоо том байгууламж байгаа юм аа. Та бүхэн одоо энэ одоо тамсгийн тосон уулын одоо ордын нэгдсэн байгууламжийн одоо зураглалыг харж байна. Тэгэхээр энийг бол мэдээж одоо энэ бүтээн байгуулалтын ажил энэ барилга байгууламжийг барьсан эрхийг бол барилгын яамнаас авдаг. Зураг төслөө баталгуулдаг. Тэгээ маш одоо энэ улсын комиссийн одоо барилга байгууламжаа хүлээж авдаг гэдэг энэ одоо аж ахуй нэгж газрын төсний компаниас бас маш их одоо хүч хөдөлмөр шаарддаг одоо бүтээн байгуулалтын одоо энэ газрын төсний компани үйл ажиллагааны одоо хамгийн чухал хэсэг нь бас энэ бүтээн байгуулалтын ажил байдаг юм аа. Бүтээн байгуулалтаа анх хийж байхдаа л энэ ордыг одоо татан буулгах төлөвлөгөөгөө хийж байдаг. Тэгэхээр одоо энэ бүтээн байгууллаа
одоо хэдэн одоо 10 жилийн дараа энэ ашиглалтын хугацаа, олборлолтын хугацаа дуусгаад яаж татаж буулгахын, ямар зориулалтаар эдрийг ашиглахын гэдэг төлөвлөгөөг бол анхлаад хийж байдаг ийм учиртай. За тэгээд төлөвлөгөө төсвөө бол тэр урд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ёстой. Бас тусгай одоо бас журамч байдаг. Энийгээ бас татан буулгалтынхаа төлөвлөгөөг бас батлуулах шаардлагатай байдаг. Ер нь энэ төлөвлөгөө төсөв бол энэ газрын тосны одоо тал байгаа цэвэрлэх, нөхөн сэргээх талаар одоо хийж байгаа тухайн компаниас хийж байгаа ер нь амлалт гэж ойлгож болно. Төлөвлөгөө нь бол ерөнхийдөө ийм одоо цооногоо хаах журам байх ёстой. За барилга байгууламж, дэд бүтцийн байгууламжийг татан буулгах, нүүлийн шилжүүлэхтэй холбоотой асуудлыг тусгах ёстой. За бохирдлын үнэлгээ цэвэрлэгээний талаар оруулах ёстой. Газар ашиглалтын дараагийн зорилгыг тодорхойлох ёстой. Энэ одоо бүтээн татан буулгасны дараа газар нутгийн нөхөн сэргээсний дараа одоо ашигын зорилгоор ашиглах уу, газар тариалангаар уу, эсвэл зэрлэг байдлаар нь тэгээд орхих уу гэдэг тэр зорилгыг бол тодорхойлж анх энэ бүтээн байгуулалт хийж байхдаа л энэ зорилгыг тодорхойлж төлөвлөгөө гаргаж байдаг юм байна. За тэгээ мэдээж нөхөн сэргээлтийн талаар, хяналт шинжилгээний талаар, за нөхөн сэргээлтээ яаж хийх, за ямар хугацаанд одоо энэ хяналтыг хийж байхын гэдэг одоо энэ төлөвлөгөөг бол нарийн гаргаж байдаг. Би тэгээ түрүү өмнө бас хэлсэн байгаа. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг бол 4 жил тутам тодтогч байдаг. Хяналт шинжилгээг бол жил болгон хийж байдаг. Тэгэхээр одоо өмнөх авсан одоо суурь судалгаанууд дээр харьцуулаад нөлөөлөлд өртөж байна уу, үгүй юу гэдгийг одоо газрын төсний үйл ажиллагаанаас хэрвээ нөлөөлөлд өртөж байвал одоо зохих арга хэмжээнүүдийг авдаг төлөвлөгөөгөө бас боловсруулж байдаг байх нэ. Одоо газрын төсний тухай хуулиар татан буулгах, нөхөн сэргээхтэй холбоотой татан буулгалт нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болгоод одоо эскро донсонд мөнгө хөрөнгийг одоо байршуулах үүрэг хүлээсэн байдаг газрын төсний компаниуд. Ашиглалтын үед бол одоо гэрээлэгчд ногдох тэр ашиг тосны 1%-тэй тэнцэх, хайгуулын тэр хөрөнгө оруулалтын 3%-тэй тэнцэх мөнгөн хөрөнгийг ингэж эскро донсонд байршуул жил бүр ингэ байршуулж байдаг. За тэгэхээр жил бүр байршуулж байгаа энэ мөнгөн хөрөнгийг татан буулгалт нөхөн сэргээлт хийх үед бол ашиглаж болно. Монгол улсын газрын тосны тухай хууль 11-р зүйл гэрээлэгчийн эрх үүрэг 11-2-9 байгаль орчны нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3%, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны 1%-тай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскро дансанд байршуулах. Байгаль орчинд бас тухайн жилийнх нь нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгийн 50%-ийг бол урьдчилсан байршуулсан байдаг. За тэр байршуулсан хөрөнгөө тэр тухайн жилд одоо нөхөн сэргээлтээ хийсний дараа үлдсэн одоо зөрүүг нь авдаг ийм зохицуулттай байдаг. Энэ газрын тосны хуульд одоо оруулсан энэ татан буулгалт нөхөн сэргээхтэй холбоотой эскро дансанд байршуулсан мөнгө хөрөнгийг бол одоо олборлолтын үйл ажиллагаа дуусахад энийг ашигладаг. Гэхдээ энэ одоо татан буулгалтын энэ үйл ажиллагаа бол бас эрэл хайгуулын үед энэ цооногууд, хуурай гарсан цооногуудыг хаахад өрөмдлөгийн тэр зүүн одоо нүх ухаад нөхөн сэргээхэд гэх мэтлэн тэр үед ч гэсэн энэ нөхөн сэргээлтийг хийж явдаг ийм учиртай байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ компани тэр барьцаа хөрөнгийг ямар зорилгоор байршуулдığım бэ гэхээр хэрв энэ компани нөхөн сэргээхгүй олборлолтын одоо энэ байгууламжуудаа татан буулгахгүй одоо явсан тохиолдолд одоо энэ мөнгөн хөрөнгөөр нь одоо тэр татан буулгах нөхөн сэргээх үйл ажиллагааг нь хийх зорилготой ийм барьцаа болгож авч байдаг ийм учиртай байгаа. Хэрвээ одоо энэ нөхөн сэргээх татан буулгахтай холбоотой зардал нь нөхөн сэргээгээ татан буулгаад одоо илүү гарах юм бол одоо энэ тэр гэрээлэгч компани тэр мөнгө хөрөнгийнхөө зөрүүг авдаг. Дутуу байх юм бол одоо нэмж одоо өөрснөө гэрээлэгч компани маань өөрснөө гаргаж тэр нөхөн сэргээлтээ хийж татан буулгалтаа хийдэг ийм зориулттай. За тэгээ иргэд маань энэ татан буулгалтын ер нь үйл ажиллагаа энэ байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байхад бол иргэд маань оролцох боломжтой байдаг. Тэгэхээр та бүхэн энэ одоо энэ нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байх, наривчлсан үнэлгээ хийж байхад бол оролцох нь зүйтэй. За би
та бүхэнд бас татан буулгалтын талаар одоо товчхон танилцууллаа. Тэгээд дэлгэрэнгүй татан буулгалтын талаар одоо дараагийн багш та бүхэнд танилцуулах болно. Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв.